Тэгэхээр ийм байгаа. Одоогийн эрүүл мэндийн яамны удирдлагууд нийгмийн гэрчлэлийн газрын хэрэг сайн ажиллаж байгааг үзэж байгаа юм. Эрүүл мэндийн даатгах нь бас хэвсэлж эхэлж байна. Тэгвэл бас нэг асуудал байна. Энэ эмнэлгийн бүтц оронтойг бид нэр шинжилж баталж өгөхгүй дээрээс энэ дураар орон тооны хэтэрл дураар давраа дээрээс хамаагүй юм тавьж байгаа. Би бас эмнэлгийн дарга хийж ясныг мэдэж байхгүй. 100 хэдэн орон тоогоор нэмээ ийцсэн. Юу гэсэн юм чинь? Хоёрдугаар тань эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөй 680 200 одоо бүртгэдэг байна гэдэг ахын. Тэгээд эм авч чадахгүй зарим хавдар эмнүүдийг тэр үнэн юм уу худлаа юм уу тэртлийн тодорхой мэдээлэл өгөөш. Гуравдугаар тань эмнэлгийн эрхлэлийн газар энэ дэр нэг цаг хяналт хийгээд халт таймгээд одоо тендерээр ороод айгүй өндөр эмийн төсөвч ихэнх тэнд явж байгаа. Энийг бойлуулахгүй эмийн төсөвч хөрөхгүй шүү. Энэ талаар мэдээлэл өгөөш. За бочгоор сайд хариулъя. За бэсэн гишүүний асуулт нэрлээ. Танд бол 100 санал нэгнэ. Менежментийн тал дээр бол бүрт 20хон ортоо мөртлөө 200 хэдэн эмчнэр авцсан тийм эмнэлгүүд байгаад байгаа. Тэг яг үүнтэй холбоотой KPI батлаад суур KPI-г баталж өгөөд тэгээд тухайн захиралт нь бол тодорхой хэмжээ хариуцлага үүрүүлээд явна. Мөн одон эмнэлгүүдийг нь дийлэнхэд тууцтай болгоод тууцны өөрөө сонгож шалгуулалт зарлаа. Тэгээд хамгийн сайн одоо менежер тухайн эмнэлгийн захирал болох нь зүйтэй. Мөн одоо нэгдсэн худалдаа авалтын төлөвөө батлахгүй бол яг одоогийн байдлаар эмнэлгүүд тусдаа тендер зарлаад им аваад байна. Энэ нь бол бид түрүүн бас хэлсэн нэг имийг тас өөр үнээр аваад байгаа. Тэгэхээр бол нэгдсэн худалдаа авалт зарлаад бүх их одоо Монгол улсын одоо эрүүл мэндийн яамны дор төрийн эмнэлгүүд бол 360 тэрбумын эмийн худалдаа авалт хийдэг. Энэ бүгдийг нэгдсэн байдлаар зарлаад хамгийн одоо сайн чанартай болох хямд өртөгтэй эмийн худалдаагаар тийм төлөвлөгөөтэй явж байгаа гэж тань хэлье.